байхгүй. За бэлтгэл баярлалаа. Багшаа таны нэрийг юу гэдэг? Түрүү хэсэг цусаагүй юм шүү дээ. Хэлсэн шүү дээ хоосрон гэж хэлсэн шүү. Сайн байцгаана уу? Би танаас хэлсэн шүү. За хоосрон гэдэг. За баярлалаа. Баярлалаа. За тэгэхээр гол сэдв чи юу байсан бэ? Switch бас ямар утгатай бол Зүрх айлынхаа пэйж хамгаалагчийг бууран хурж хамгаалах гэж. гол зорилготой хүрсэн гэж бодож байна. Ер нь болчихсон гэж бодож байна. Switch бас-ыг ихэд ойлгосон. Гол хүчин зүйлс юу вэ? Гол гомхтын үн дарахаар арайхан байх. Хамгаалсан мэддүүлэхгүй гэж байна гэж. Хамгаалсан үнд мэддүүлэхгүй л. Тэгэхээр дасгалын үед ямар байсан бэ? Тэгээд ер нь бол өөрийнхөө нэрсгэж заах гэж байгаа юутэйгээ жоох уйлцсан байх гэж бодож байгаа. Уйлдсан. Аа. Хорлоогийн дасгал ер нь ямар байсан бэ? Сайн тал нь юу байсан? Бүгдийг хамсан. Ойлгож. Бүгдийг оролцоо. Тэгээд Тэгэхээр тэр хамгийн ихнээс жоох юу гэж таг үгүй. Өөрөө бөмбөгтөө чад болд нь байгаа хамгаалагч өөр гүйж. Яг өөр нь хамгаалагч бөмбөгтөө нь уурд шүү байна уу? Тийг ингэ дагаж юм. Гэхдээ нөгөө даруулах зорилгоор яг нөгөө дараад дахиад урднаагаа хүн тэрийг дарахаараа дахиад цаадах юм бол тэгж байгаа юм байна. Ер нь хэр хөвчтэйсэн бэ? Өөрөө хөгжөөгөө зогсоолтой. Гоё. Бидний гайхширх байсан. Сайн байд гоё харагдаа. Дараагийн дасгалаа яаж солиод эсвэл бол илүү сайжруулах юун дээр ажиллах вэ? Дасгалыг хамааралтай. Хүмүүнээс хөндрөө нь яаж хийж болох вэ? Гол зорилготой зүгээр итгэхгүй болсон зүгээр итгэвтэй хамгаалсан. Дараагийн удаад өмнөөс чинь нэг хүн авах зорилгоор хоёр хамгаалагч ч юм уу байж болох учраас хоёр хүн зөксөөр илүү хүн тусах юм болов. Ихэд хорлоогийн body language ямар байсан? Баярлалаа. Ихэд хэлбэртэй бол сайн хөгж хийжсэн. Ажилласан. За тэгэхээр дараагийн удаа ер нь дараагийн бэлтгэл дээр юуг анхаарч ажиллаж байна? Бас нэг сайн тал нь та нарт ажиглагдсан аа. Ямар тал байсан? Хүүхдүүд амар сайшаа хийсэн. Өөр Багчсан. Гүйлэн юм шиг. тэгээд алдаагийн дорн сайн bijсэн тийм. Тэр тал нь бас сайн байлаа. Дараагийн удаа юунд дээр анхаарчлаа? Тасглаа. Гол хүчин зүйлсүүдээ хэлээд сайн тайлбарлаа. Сүүлд нь та нарт бас ерөөдөө ойлгосон хэсгийг сайн лавж асууж ирсэн шүү дээ. Тэгэхээр тэр тал нь бас хорлоогийн нэг сайн тал. Бас дээрээс нь алдаагаа тухайн үед дорн сайн bijсэн бас нэг сайн тал. Нэг анхаарах юм болохоор дараагийн удаа тасгалынхаа сонголтыг бас Тэгээд эсвэл өнгөрөө доош ингээ өнгөрөө харж байгаа. Тэр нь харж байгаа. Энэ үсээ дамжтай өнгөрөө нь харж байгаа. Чамайг анхаарал тавьдаг. Тэгэхгүй одоо ингээ доош ингээ юм харж байгаа. Доош юм өнгөрөө наалцсан юм болоо гэдэг юм яасан ч харлаа шүү дээ. Доош ингээ. За баярлалаа. Сайн байцгаана. Аян магт юм байлаа.